Энгэртээ нааж элгэндэн тэврэх гэж эжим нь намайг төрүүлээ бизээ. Энгэртээ наа элгэндэн тэвэр эрхлүүлэхүүгээ. Эрхлий хөөчнө. Эцэг эхийн сэтгэлд үргэлж энгэртээ өсгөх нэг хүүхэд байдаг. Бусдаасаа илүү санаа тавиулж, үргэлж бодолд уяатай байх эрдэнэ олсон үрээ хайрлах. Тэдний хайр бол жинхэнэ гайхамшиг. Энгэрт зүйлдтэй эрдэнэ нэвтрүүлэг эхэлж байна. Сайн байна уу? Үзэгч сонсогчдоо. Сайн байна уу? Энгэр зүйлдээ эрдэнэ нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн манай нэвтрүүлэгт зочноор Чулуунбаатар гуай хүүтэйгээ ирсэн хүүн Амгаланбаатар. За та эрт энэ өдрийн мэндийг хүргэе. За танд ч гэсэн өдрийн мэнд хүргэе. За сайхан хаварчж байна уу? Сайхан хаварчж байна. Сайхан хаварчж байна уу? За Амгаланбаатар хичээлдээ яваад ирвүү? Тийм ээ. За та өөрийгөө манай үзэгч сонсогчдод танилцуулахгүй юу? Өөрийгөө эхлээд танилцуулаад өгөөч. Би Дундуу аймгийн Сайхаваас өмнө төрсөн хоо. Богноснаас өвөөмөгийн гардаар өсөөд ингээд Багангаан Сайхаваас өмнө төгсөөд тэгээ 5 дугаар ангид Дундуу аймгийн Эрдэнэтлээс өмнө 7 дугаар анги төгссөн. За. Ингээд 7 дугаар анги төгсөөд Төмөр замын холбоор сайхан сургууль хуваарлагдаад ингээд би явж чадаагүй 2 өгшин хөдөө байдаг. Бас гайгүй малтай ийм айл байлаа манайх. За тэгээ 2 өгшөөгөө ингээд малдаар нэг 2 3 4 жил болж байгаад ингээд 18 настай цэргийн албанд мордвоо. За 18 тамир. За та товчхон ярьж болно. Таны ямар цэргээс ирээд мэрэгжил эзэмшсэн үү та? Би цэрэгт нь барилгын ангид 3 жилийн албаасан. Тэгээ барилгын үнэлгэрүүд байсан тэрнийг хэргийг хийгээгүй. Тэгээд шууд малчин болсон доо. За Амгаланбаатар маань танаа хэд хүүхэд вэ? Амгаланбаатар манай 7 дахь хүүхдээ. За дээрээ тэгвэл ах эгч 5 эгчтэй 1 ахтай. За олон эгчтэй биш үү? Тий. За тэгээ Амгаланбаатар 1997 онд төрсөн. Төгсөн. Үхэр жилтэй минь тий? Тий. За анх ингээд хүү ингээд төрөөд даунта гэдгийг хизээ яаж мэдсэн бэ? Тэр бол багтаагүй ингээд жижиг хэмгүүж уяалаагаалсан тэгэл юм хом хэлэхгүй ингээд гүйгөөсөн тэгэл 3 нас хөрлөө. Тэгээд нэг аав маа гэж нэг хэлмээр болоо. За одоо 3 настай та сайхан хэлд орох нь гэтэл тэгээ ерөөсөө хэлд орж өгдөг бай. Тэгээ яах вэ? Тэгэл хөдөө байгаал эмнэлгээр яваад яах вэ? Бусдаар ирүүл тэгэл яваал байлаа. Тэгэл хөдөө байсаар мэдээгүй юм байна тий? Мэдээгүй. Хэлд орохгүй л хүүхэд байна гэж бодоод исэн байх тийм үү? 3 настай орно гэж бодоод байсан чи ороогүй байхгүй юу? Орд зур энэ хэлмээр аасгаар аав нэг хэлмээр за одоо хэлдээ гэж байсан чи тэгэл 2-3 жил өнгөрл орохгүй нэ. Тэгэл за яах одоо ингээд бага юм тэгээ байгаад агч нар нь дандаа төгсөд 4 гэж нэг ах нь 5 хүүхэдтэй төгссөн. За. Тэгээ нэг ээж нэмэт сэрүүн байлаа. Тэгээ нэг юм суулгах хийсэн гээд зөөгөө та нар нэг зөөгөх гээд тэр 55 гэдэг сургуульд ордын гэсэн юм. Цай 16-гийн 55 дугаар сургуульд суулгаад өгөөч. Гэсэн ингээд 1 жил энэ оюутнууд ч одоо тэгэл зөөх хөцөө баргаад ингэсээр бол нэг алдаг нэг зөөсөр бол тэгэл хонхны баяр хөргсөн. 55 даа орцсон биз дээ тий? Орцсон.
Тэгэл арай шонхны өргөөл тэгэл амралт болол тэгэл хөдөөгөө очоод тэгэл хойтон жил суулгаж шатдаггүй зөөх хүн байдгүй. Би хөдөө малчин байлаа малтаар. Ээж нь тэгэхэд ээж нь байсан. Тэгээ хоёулаа ингээд малтаар байлаа нүтгээ тэгээ байсан бол хүүхдүүд 100 орчим тэгэл намра явна 8 сард л явцгаан тэгэл андаа их сургууль тэгээ зарим нь 10 жилд ингэж байсан бол тэгэл жил дараалсан 1 жил 2 1 жил 3 ингээл 1 жил 1 ийм маягаар явсараад ингээ хэдэн малын моён төлбөр сургалтын төлбөр байрын төлбөрийн төлөөл ингээ 5 хүүхэд би зөвхөн дээд төгсгсөн. За мундаг ах эгч нартай байна шүү дээ. Тэгээ хүүгээ даунтай гэдэг хизээ яаж мэдв? Энэ одоо чих ер нь тэгэл хэлд орохгүй болохоор за ингээд одоо хэлээ хөлгөр ирүүл шүү бус газар зүгээр ямар ч байсан хэлгүй хүн болсон. 3 наснаас хойш л тэгэл яг мэдсэн дээ. Тэгсэн. Хэлд орохгүй хүн байна да. Зүгээр хэлд орохгүй л хүн байна гэж мэдснээс ш даун гэж бол мэдээгүй. Даун гэдгийг бол мэдхгүй байсан. Ааха. За хизээ мэдв та даун гэдгээ. Даун 55-д орохоос өмнө тэгэл мэдсэл дээ. Даунтай хөхөд тэр сургуульд ордгийн гэлээгээд дуулаад мэдээд ах эгч нар нь тэгээ судалж бай. Тэгээ тэнд оруулсан байхгүй юу? Гэтэ хөлгөр бол айгүй сайтай чам тий. Хөлгөр ирүүл сайтай. Хилэл гэхээс биш бусд нь бол гайгүй. Юм их сайн ойлгох уу? Юм ойлгох нь хэлж нэвтэрчилж чадахгүй даа. Түүнээс биш. Үеийнхэнтэйгээ тоглож ирээд нас үеийнхэнтэйгээ бас зарим юм ойлголцсон. Юу гэртээ одоо өөртөө яаж үйлчилж байна? Гэртээ ер нь юу хийдгийг? Гэртээ ер нь ойр зургийн шал аягдаа угаах юм бол сайн дураа хөрвөл хийн. Тэгээ намайг гэлгүүрээ заримдаа хийхгүй. Ер нь телевиз утсан их дунтай доо. Телевиз утсан нэг суучихвол тэгээ суугаад байна шүү дээ. Яслаж ихтэй. Гүстэй нэ бас. Цэрэг цагта тийм улсад их хайртай. Их хайртай юу? Тэ. Одоо тийм ерөөсөө цагаахан зөөлгөн сэтгэлтэй. Өөрөөсөө дүү улсад хайрлна гэж ихтэй. Их хайрлал. Цагтаад их хайртай. Цагдаад. Цэргийн хувцастай хүн. Тийм л хүнтэй. Танах ч одоо хаана байгаа лээ? Манай хотоо энэ Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо гэж явдаг. Одоо Амгаланд. Амгалангийн цагтаа хотхонд байна. Амьдэрч байна гэдэг. Тэгвэл одоо цэргүүд эргэн тойрон байгаа юм шүү. Цагтаа харахаар тэгэл ёсолж барай хөлтөвөл тэгэл явна. Цагтаад их хайртай цэрэг бай. Ус энтер авах уу? Танах байранд байт юм уу? Юунд байт? Байранд орсон ахна. Энд орж ирээ тий. Ус түлээ одоо тэл нөгөө мал дээр байх үед. Мал дээр байх үед бол надтай цуг яваад малд яваад худагдаар мал ослоход авчван тэгээ нэг өөр зур мал би моцикл дараараа судлаад ингээд энийг туугаад очиод хэлбэр өрөөлаад тэгээ явуулна. Тэгээ ил газар бол халцтайгаад очив. Жаахан далд газар бол мөрөзөрийн туус гэдэг очино. Гэхдээ ямар ч байсан хий гэсэн юмэг бол тэгээ би ховоод туулаад би өвчний хөдөлмөр хийлгий гэж бодоод байдаг байхгүй өөрт нь ерөөсөө нэг хөдөлмөртлээ үе мөчийн чангаруулж хөдөлмөр хийл. Тэгээ өөртөндөөс нэг 10-ын дотор литр нэг 5-6 литр тийм ховоогоор ус татуулж явуулсан. Ус татуулна. Мундаг шүү. Тэгэхээр 4 төвөд очил валия гэдэг ингээ намайг гэлэг. Тэр чи үеийн хүн ээлжээ татах юм татаал. Ээлжлээ л тий. Тэгээд ганцаараа болохоор жоохон уйдгартай. Залахгүй юм ихтэй уйдгартай тий. Тийм. Одоо гэртээ болохоор нарийн ширээ яг юу их вэ? Хоол унд хийх үү? Энийг элдэг бол гурил элд чинь бууцны гурил элдэж өгөл надад.
Одоо цагаан сар болохоор чи бууцрагөр элдэн. илдэх үү? Зарим нь гологдсон, зарим нь гайгүй. Тэ. За. Нэмэр болно бас. Аха. Яг өөрөө ганцаараа Өөрөө ингэж биетэйгээ- үлдээд ямар хоол хийж идэх вэ? Өөртөө бол Өөрт нь бол би одоо плетэд өнөө телевизэр рүү хаалдаад плетиг үзээд хамгийн төлөө шатаачих бах, төөвөр тавьчих бах гэж бодоод. Энд чинь ерөөсөө плетиг Ойлцохгүй тоглоод ойлцуулдаг бай. Тэгээ яг өөрөө бол усаа буцалгах чинь. нэг Тэгээ өөрөө чи бол- онцлогчтой болохоор тий. Тэ, усаа буцалгаад уучаана. Гэртээ бол телевизд хоёул байгаа л байна. Гэрт Та нөгөө нэг ганцаар ингээд үлдээгээд жоохон удаан хугацаагаар ийшээ тийшээ ингээд явж яхад өдөрт одоо нэг хэдэн цагч байдгийг 6 цаг ч ганцаар ингээд үлдээлээ. Тэгэхэд энэ өөрөө идэх юм хумаа өөрөө олоод идсэн байх уу? Та бэлдэж өгч явах уу? ганцаар ингээд үлдээхэд би бэлдэж өгөөд өөрөө усаа буцалгах чинь. Тэгээ манай хүн талхаваа үйдэдэг ба. Иддэг юм уу? Тэ. Аюу идэх үү? Ногоотой хоол. Ногоо жимсээд нэ. Тийм үү. Тийм л хөндөө. Яа. Махны л хүн биз дээ тий. Мах ногоо ямар ч ногоо гэдэг чинь. Ийм л хөндөө. Ямар ч ногоо идэх гэж бас сайн байна тий. Тий, ямар ч ногоо. Хүүхдүүд чинь нөгөө ловон юу энэ төр ялгаад идэг штэ. Өө эн чинь ногоо л бол ялгахгүй сайн. Ногоон сайн. Мах ногоо ихтэй сайн да. Нойр нүрж ийнгүй сайн уу Амгаланбаатараа? Нөөхгүй. Нүдэн анилдаад явчих чинь. За, хичээлдээ сайн яваад ирв үү? Сага. Өнөөдөр хаашаа явв чи? Юу? Аа, Баса. багштайгаа. Чеваста. Өөр газар хичээлсэн үү? За. Анд. За. Анта. Гой бэлэг авсан уу чи? Авста. Дондро. Гой бэлэг аваад. Өнөөдөр сургууль манай хин чин Амгаланбаатар чин Солонго төвд явж байгаа гэсэн үү? Тэ Солонго төвд явж байгаа 2 дахь жилээ явж байна. Нотлон 4 сард Баян зүрхийн 10 дугаар хорооноос та энд гоё сургуульд болох нь та ирэхгүй гэдээ дуудсан хорооноос. За. Намайг. Тэгээ очсон. Хөөгөн дагуулад очсон доо. Тэгээ нэг 2 хөөхөө өрдсөн байсан. Тэгээ Солонго төвийн захирал гэж Магдина гэж захирал хөөхөн. Нэг нь нийгэм ажилтан Алимаа гэдэг ийм 2 багш хөөх очиж яриа хийсэн. Тэгээ ингээ суугаад улсуу цугулцсан байсан. Тэгээ надтай та энэ хөөхтэй манай дөгөө гэсэн. Өө тэгэлгүй яах вэ? Тэгэлгүй яах, өглөө яах, өх газарлах нь хайгаал байдгийн тэгээ ёор нэг таасалт юм олддоггүй юм. Тэр үжил нэг энэ 2 дугаар сургуулиас өмнө нэг бас нэг өөр нь боо хийлгдэг тэгээ юм уйлдаг бас мотор юм хэлдэг нэг тийм газар байна лээ. Тий. Тэгээ зар тавиад тэгээд тэр үжил 2-3 жилийн өмнө очиж өртгүүл гэсэн зараас тэгээд өртгүүлээд. За. Та энэ 8 сарын 25 дараа шиж өртгүүлсэн юм байна. За. За тэгвэл та 15,000 царсан 1% зурагтай өгчөө гэсэн. Тэгээ өртгүүлж байгаа. Тэгээ хүрээд ирээрээ гэсэн. Хичээл цуглаа. Тэгээ л өртгүүлсэн. Тэгээ хичээл цуглахаар нь очсон доо. Тэгээ багш нь хүлээж яваал нэг ангийн багш хүлээж яваад одоо Юуны ангид орсон тэр үедээ? Гэхдээ оруулах гал би яриад яриад явж байгаа. Сургууль тэгээд яг сургууль сонголомц тэгээ үзлэг эвч үзнэ л гэсэн. Хүүхдүүдийг эвч үзлэг боллоо л гэсэн. Өрдгөлсөн. Багш нар бол яг хүлээж авдагтаар болсон юм. Тэгээ нэг эвч үзээд энэ Матат. надтай хэл нэвтрэхгүй юм байна. Гэсэн нэгээр нь оруулаад үзсэн. Тэгээ эн чинь цагаан халаастай хүн болохоор нөө зүү тарина. Тэгэж бодохгүй юу? Эн чинь зүү тарианаас их айн. Юу мө тийм юм наа. Тэгээд эм тарай хэрэглэхгүйгээр би бусдаар янз янзын бэлдвэл уулгадаг ийм хүн байна. Тэгээ танай хуу тэнцэхгүй нэ гэсэн. Чи яста хачаамч байна. Энэ чинь анх удаа тийм
эмчүнтэй зүү тариад бодно шүү дээ чинь. Тэгин. Танихгүй хүнтэй тулгамдаад юу ч нэвтрэхгүй шүү дээ. Тэрнийг тэр эмч ойлгоогүй байлаа. Тэгээд яг ийм тэнцэхгүй болоод байгаад байгаа багш нарт нь хэлээд тэнцэхгүй хүн байна гэсэн. Танаа хүүхдийг тэнцэхгүй гэж үнэгээд багш нар тэгсэн. Тэгэл би чигэнж байсан. Бүртгүүлсэн юм байгаа. Тэгэл чимээгүй. Тэгэл чигнүүд ёор чимээгүй. Тэгэл ерөөсөө чимээгүй болсон. Тэгэл таг. 15 Монголоос чэцрахтайгаа өгөөл тэгэл таг болсон. Таг болцсон уу? Тэгээ мэрэгж очиочгүй. Тийм үү. За тэнцэхгүй гэж эмчин төгсөн байна. Уг нь эн чинь хүний яриаг биш тэр хүний гар хөлийн байдал юм хийхэд ойж байгаа модоор юм хийхэд хийж байгааг Угад нэг хэд хоног нэг хэд 7 хоног харахад эн чинь тэгээ мэдэгдэн шүү дээ. Өөр хэвтэйгээ танилцаа тийм ээ. Эн чинь дандаа танихгүй ус дотор эн чинь яаж нэвтрэгдэггүй. Тэгээ хөөхтөө хараа хүн рүүгээ хараад үеийнхэнтэйгээ энийг маасгнаад инээж өгөхөд эн чинь хүнтэй амархан танилцсан ерөөсөө. Хүнийг их хүндлэн. Атуусаас хот дандаа хүн сандал тавьж өгнө. Найрсаг тийм сан миний үү тий. Ер нь бол яг ийм шин чанартай байхгүй нийтлэг шин чанар нь бүгдээрээ яг адилхан. Даанч тэрийн тэгээд нэг эхлээд юу яаж байгааг нь ойлгохгүй л юм л да тий. Тэгээд ойлгодгүй юм хүнтэй биш. нийлрэхтэй хамгийн эхлээд нөгөө дасан зогцохтой жоохон удаан Дасан? шинэ хүнтэй бол бас шууд ингээл нэг яагаад ахгүй нэг 2 3 Тэгэн 7 шүү. онцон 2 байхад 3 бол хоноход эн чинь тэгэл Арай өөр инээж болдог өгөөл тэгэл шүү дээ. шал өөр болдог байхгүй юу? тэгээ гол нь ингээд нөгөө Амгалан Баатар чинь гар хөлийн ажиллагаа айгу сайтай байна тий. Гар Энийг хөл- сайн ойлгож байна тийм үү? Гар хөл өрөөл. Сайн гайгүй тархитлагаа нийл юм хэл нийлж байгаа асуудалтай хүн. Тий хэлэл Ээж байна. унгад тусгаагүй юм байгаа багт нь бол. Гэтэ одоо яг ингээд хамгийн их нийтлэг шинжилтэй даунтаа хөхтийн хэл ярианы хөгжил сулна. Юу нийтлэг. Тий. Тэрэн дээр хараа ороод ирж байгаа. Амгалан явууллаа нөгөөдгөө. Наадах ч одоо телевиз утсан юм их дуртай. Харин тийм. Телевиз их үзэн. Дандаа нойр Гэтэ бол дутуу. хараа бол сайн байх шүү гэн тийм үү? 10 хараагаагүйс 11 цаг хүртэл кино үзээ суучдаг. За. Тэг Утас гэртээ ганцаараа уулаар- бүжиглэх үү? Одоо дуу сонсоо гэртээ ганцаараа бүжиглээд авах уу гайгүй юу? Гайгүй ангид очиод үжилэн. Тэгээд ийм заас ганцаараа хуруугаараа хотлогоо гэртээ тэгж л байд. Өө. Ингэсэн багш ингэ заасан ингэ. Тиймэрхүү юм ойлголцоо. Надтай бол өөр юм ойлголцоо л байдаг хоёр. Харин Тэгээ багштай ихсэн. Багш нартай ихсэн. Явах гээд өглөөрт 5 блог ухад басаа сууч. Хөөх тиймэрт. Тэ болоог Харин яг дуртай юмда ийм дуртай юмгаа итгэвчтэй. тийм итгэвтэй. Багш нар дээр өдөртөж байгаа хүнд бол өгөнд нь орох гэж хаачаа. Сайн орно. Дараагаад захирал гэх юм бол тэгээ Дээтэл юм. Маних жах хэлэг барьс гэдэг байдаг байна. аавгаа жоох хэлэг бариад. Тэ. Одоо чамайг найзууд нь харж байгаа штэ. Амгалан Баатар. Гоё байна. Тий. Найзууд нь Найзууд тий. нь харж байгаа. Яа. Ах их чинь харна тий. Би гүн. Гүүх гээд байна уу? Тэ гүн. Гүйлэг байдаг. Энд чинь Марафонд орох уу? би одоо дугуйны тэмсэн хүмүүсэд оруулахаар багшин тэгжлээ. Энэ дугуй өмдөг. Өө тийм үү? Тэ. Дугуй. Матал. Медаль. Тэ медаль. Дугуй медаль авна гэж яриад байдаг байхгүй юу? Медаль гэдэг энэ бас шууд. Тэгээд хөдөө дугуйнд байсан төр орж дугуй унаагүй. Тэгээ нэг машин тэргэндээр орчих юм болоогүй би хөөчлөө ячгүй. Өөрөө ш дугуй уны ичгэж гуйгаачихгүй надаас. Тэгээ уул нь дугуй Бас ундаг. өөрийгөө мэдэрнэ л дээ тий. Тий, Ийм дугуй газараас аюултай байна гэ тий. Мэдэрнэ. Тий, айгүй мэдэрнэ. Тий. Энд чинь моцикл хөдөө моцикл хожоо явтай байсан би. Тэгэл мөрөн хожоо явна. Энэ мөр тэгээ энэ чи би өнөө моцикл ч одоо төлхөртөө нөрчиход ёо санаанд орохгүй. Тэгээ нэг мэдчих чаар асаа гоноод авахгүй явчихсан. Пөө. Бас их Тэгээ хаараас нь яасан. айсан уу? Ямаа самжээсэй. Тэгээ бууцсанд гадаа олсууд залуучууд ямаа самнаж ийсэн. Тэгээ дахиад тэр зүүн толгойд өөр дахиад явуулчлаа. Манайгаа биш одоо жижиг хад чулуу ихтэй буут ихтэй хаана очиж өгдөг бол гэсэн. Жалаг юм эргэл
тэр тавгдгаар гараад ирлээ шүү. Гарч ирээд энэ улсын дундуур дахих урдуур хүнд харуулах гэж бас өөрт боддог байлгүй тий. Бод хүн юм чинтэй. Одоо Тий, бодгүй сарвч. яа тий. Ууцны Өнгөрөөд бас хормогоор өөрийгөө харуулах гээд. ууцны хормогоор хүндлэн дахиад тэгээ нөө сул ууцанд шаруулаад хажуулдахгүй юу. Тэгэж жаад Айсан. барьж аваад. Тэгээс Тэгээ хойш тэгээ унсан уу? тэрнээс хойш бас нэг унсаа. Тэгээ би бас тэрнээс хойш түлхгүүрээ хамгадаад байдаг болсон. Хаяа нэг мартчихад түлхгүүртэй арих юм бол тэгээд унтчихад байдаг. Дор нь олж хараал Тий. тий. Тэгээ түлхгүүр хамгадах нэг юм ажилтай. Одоо Нэг болохоор байсан. солонгод ингээд сурж байгаа гэсэн шүү дээ. Манай Тий, охин. тэгэж байгаа. 2 жил болж байна. Ямар өөрчлөлт гарав? Урд нь ямар байсан? Одоо ямар Вай шал өөр болж байна оо нийгэм шилж байна. Олон Найз найзтай нөхдөд тайгаа болж тоглож байна. Энэ одоо юу ч саксон бүгд тоглож байна. Багшаа энэ 7 хоног нэг удаа олон улсын сургууль явуулдгийг. Хоёр дахь өдөр энэ олон улсын сургууль гэдэг гадагшаа явуулдгийг билээ туусаар. За. Тэгээд он сар өдрөө бичиж сурч байна одоо. Он сар өдөр. Одоо ингээд өөртөө ингээд ярих гал явал үгээ хэлэх гээл Тэг хэлэх гал үлгэрийн ном хуулж бичиж сурч байна. Оо за. Бичиж сурж байгаа юм Тэг тийм үү? үлгэрийн ном багшин. За сайн биш За үү. жоо тий. Энэ лааны өнгө өөрснөө хийсэн тийм лаа байгаа. Лааны өнгө Өнгө чийж байгаа юм шаруулдаа тий. ингээ өнгө бас ялгаж бичиж өнгө ялгаж сурч байна. Тий. Юмны өнгө. Ер нь бол даамтай хүмүүсийн хамаг нийтлэг шинж нь энэ хэл яриа байдаг байхгүй юу? Багаас нь яагаад ийм хэл муутай байгаа юм бэ гэхлээр эдний чи ерөнхийдөө булчин султай. Тийм учраас сайн юм амны хөдөлгөөн, хэлний шүддээ тойруулах ингээ хэлний хөдөлгөөнүүдийг сайн хийлгээд тэгээ дээрэс нь хүүхдээ айгүй сайн ярих хэрэгтэй байхгүй юу? Ярьж, яриулж ингээ харьцаж явах юм бол тэр хүүхд хэлд орно. Гэхдээ яг хөө мэдээж тэгж яриад ч бас хэлд орохгүй байна. Тэр нь бол бас нэг цаана бас нарийн юм байгаа. Би тэгээ энийг хэлний дасгал бас аргаан болж бас ятаар оюулаа махта чи хэлээ сайн хөдөлгөө хэлний дасгал хий. Их сайн тэгээд юм хараг уугаад аяга сайн долоож өгөөж. Яг үнэ хэлдэг гэв. Тий. Дээр үе тэгдвэс те. Тийм тэр чинь аягуулсан. Тэгээ 7%. Тэгээ шинэ жил тэмдэглэж байна одоо сургуульд. Төрсөн өдөр тэмдэглэж байна. Баяр дэх дуртай те. Цагаан сар тэмдэглэж байгаа. Би Тий. төсөөд. Төрсөн өдөр. Чи хизээ төрсөн? Хэдэн Тэгээ сар? тав. Хэдэн сар эдэн төрсөн? 5 сар дөрөв төрсөн байна. 5 сар сая болсон байна те. 97 оны явлаад өнгөрсөн тий. Тийм байна. Тий. 5 сар төрсөн байж штэ. Тэгсэн. Тэгээ одоо Баса. 29 настай байж чи том залуу болсон байж штэ. 29 гэж хэлнэ. Хүүхдүүд тэнд 30 гарсан хүн ч байгаа. Байгаа. Тэр чинь бол хамаагүй тий. Энэ солонгол нас бол хамаагүй. Тий. Тийм Ингээ бас ийм хүүхдийг хөгжүүлээд нийгэмшүүлж байгаа ийм төв байна гэдэг чинь бас бидэнд маш их тус болж байгаа. сайхан болгож сайхан тус болж байгаа. Тий. Солонгот төвөө хамтолондоо баярлж байгаа. Тий. Ер нь энэ төвүүдийн ач буйнаар л хүүхдүүд маань сургуулаа төгсчөөд очих газар байхгүй байгаа энэ хүүхдүүд маань очдог газартай сурдаг, үргэлжлүүлээ сурж байна тий. Олон газар янз янзын юм зааж байгаа. Гэхдээ солонго бол нэлээд бас юугаа авцсан, нэрээ авцсан, хүчээ авцсан тийм сургууль байгаа шүү дээ. Одоо олон л бэрхшээлтэй хүүхдүүд явдсан байлээ. Тийм юм блэ. Олон байна тий. Янз янзын бэрхшээлтэй хүүхдүүд байгаа тий. Гадаад багш нар байгаа. Тий. Гадаадын хөрөнгө оруулалт юм билээ тий. Тий. Харин Солонгод яваад манай Амгаланбаатар ер нь хэдэн жил явах вэ? 2. Амгаланбаатар өстө мундаг болсон юм шүү тэгвэл. Гөө тав. За. Мэдгүйдээ явж байтал явуулах санаал байна. Тий. Явж байсан тий. Тэгээ одоо энэ медаль гэж яриад байгаа шүү дээ тийм үү? Тэгээд бас ингэнэ. Би бас нэг хөл бөмбөгийн дугууланд оруулчвал яад юм бол гэж бодоод байна л да. Хөл бөмбөгийн багш бас ийм даунтаа хүүхдэд
хөл ажиллаж бөмбөг, мэддэг. сагсан бөмбөг, тэр бөмбөд их дуртай. Би Сагс одоо сагс хөл тоглодог. бөмбөгийнхаа Чока багштай ярьж аваад Амгалан Баатарыг тэдний 3 дахь өдөр хичээлдэг дугуулan байдгийн. Миний хөл гар чанга Сайн байна ийм тий. сайн Хөлгарын Тэр чонгор хичээл болох зүйлээс. асуудал. Тэгээ энэ чинь хүнд найрсаг. Өнөө хүнтэй бөмбөг тоглоход бөмбөг булаацлахгүй. Өнөө хүний юм булааддаг байхгүй. Тий. Тэгээ тийм их найлах дарга хүн. Тэгэхээр л яг нөгөө Тэгээ тэр хөл бөмбөг тэмцээн ч одоо уралдаан дээр яг энэ шин чанар нь бас нөгөө хожигдуулааддаг байхгүй юу? Ингээ хүн бөмбөг авчих юм бол тэр шинж тэмдэг. бүгдээрээ яг хожигдуулна штэ. тий хараад ингээ Дайраад зогсчихдаг. хүний дайраад Бөмбөг толгодоо аваад үзээ авахгүй. бөмбөг булаацлахад булаацлахгүй. Тий. Хараа зогсоод наашаа яг. бөмбөг л ирвэл очиж авна. Харин Түүнээс булаацлахгүй. харин тий. Тиймэрхүү сантай Тий. одоо тиймэрхүү. Бүгдээрээ- Ерөөсөө тийм л байт юм билээ л Тий, тийм. Ер нь бол бүгдээрээ нэг тийм тийм. хажирхай Аа. доохон тийм байдаг. Нөгөө Тэрнийг л өрчөвтэй болгомоор байгаа. Ер нь бол тэр өрчөвтэй тоглосон. яг хөө тэгээд багшийн нөгөө хүч хөдөлмөр багшийн заа За, гаргаас За хамаараа тэгэн одоо булаацалдаг болно л доо. болно л доо Тий, тийм. болно. Тийм. Гол нь одоо өөрийнх нь үндсэн шин чанар нь тийм зөөлхөн болно. Харин- Хүн юм авчвал яахаа гэл ингээд Үндсэн авчиг шинж тоолжиг тийм тоолжиг гэх тий. Тийм болохоор өрсөлдөж бөмбөг булааж яваад хожно гэж бодохгүй. Хүний юм булааж Тий. ихгүй. Тэгж санаад байдаг байхгүй юу? Тийм байна. Наад солонг гэдэг тэмдгийг харлаа. Яа өөрийгөө ингээл зүгээр бүр. Аа энэ Гоё чинь юм, гоё юм. Гоё телевизний тэмдэгтэй. Чи телевизний дараад нь- харгуул дуртай. Телевиз тий. утас уурт миллион дуртай. Даамны хүүд. Чи зураг гоё зурдгүй. Ой. Одоо бол энэ солонго дээр зөндөө зураг ягаал зураг мураг зурж байгаа. будаал ингэдэг байх л та тий. Тэгээ зурдаг л юм билээ тий. Тэгээ гэртээ бол зурахгүй хэлээ зурахгүй. Зүгээр зураг бол цаасан байна, валан байна. Тэгээд өнөө телевизээр асууч. Намайг Харин гэдэг. телевиз яг үнэ. Телевиз утсаар уралдаа сууч юм аа. Сайтрын 2 өдөр чи бай. Одоо босхгүй шүү дээ телевиз. За одоо харин солонгод явж байгаа тулдаа 7 Аа, өдрийнхөө сайхан байна. 5 өдөр нь тэнд Хөдлөө, юм харахгүй амар тий. Тий. Тэр чи их зүгээр байна. Төрөлх зүгээр байна да. Одоо тэгээ зуны ямарлт болно. Тэгэхээр одоо Хөдөө яа хаа. тийм одоо энэ тараад нэг 6 сарын 10 дараа бас нэг туслан нэг амралтанд явал вакцин тэгж байлээ. Ороод өгöd. Амлын явна гэж байна уу? 2-3 хоног явах нь билээ. За за. Тэгэл ирээл Явдаг өстэй ганцаараа бол явчих уу? вакцин авч тий, явна. багш нь авч явна. Тэгээ Заавчгүй та дагаж явахгүйгээр Гоо ганцаар би явчих. дагахгүй. Аа, Одоо биеийн даалгавар сурах гэдэг. Аа. Гайгүй. Гэтэ та бол айгүй биеийн даалгасан байна. Даалгавар- Одоо тэр нөгөө ховоо татуулж уус Аа, тэгдэг байсан, уунууд хөдөө. дугуй мотоцикл гэ тэ зөндөө юм. Энэ мор унуулж аягаад одоо энийг тавиулж байтал өнөө мол руу хэдийдний явах үлээ гэдэг. Энэ мор унах гад байсан бахай багтаа. Аа. Тэгээ жаахан томроод ирэхээр морноос Айдаг айдаг юм болсон. билээ. Тийм. Багтаар нь л унул тэгэл унана. Ер нь бол Тэн багаас дээр нь чадаагүй. Тэгээд хайрлаад чадаагүй дээ. Тийм Би тийм. өөрөө л гараараа дагуулж уусрах нөхөс өшөө хүн ахагч би найдахгүй морноос өөхөд унах чинь гээд ингэсээр гот. Тэгээ томроод тэгээд яг Одоо бүр яг тэгээ сургаагүй. Эдгээр чи одоо Одоо айн. амьд арчаатай гэж хэлэхүү те. Харин Элдэв юмд бол хүрхгүй. машин мотоцикл энэ төр хөдөө хүн тийм юмнаас айхгүй. Морноос. Гэхдээ мотоциклээс нөгөө шарваж унчаад эргээд унна гэдэг чинь бас шантраагүй байна. Айгаагүй. Айгаагүй зүгээр юм чинь энэ тэмтэн хөлгөр шалбалж яасан бол бас нэг айх байл. Тэгээгүй. Тэгээгүй боллоо Бууцсан тэгээд. өнөө өтөг бууцсан шаргуул. Зөөлхөн унсан болохоор тэгээд Зөөлөн яасан. газар олсон тий. Аха. Харин эдгээр бас нэг техникийн тийм тал байгаад ах шиг байна тий дуртай. Үгүй одоо хүн болсон байна да энэ чинь. Би бас нэг машин төлхөөр моциклтай төвөр хажил төв сумруу моциклтай давхин л давь заримдаа. Хаана тэгээ нөө гэрт өнөд машины төлхөөр өнөд л авчулчихна. Энэ юмор нь нэг өдөр өнөө машины төлхөөр машинаа чи асааж унаад Аа. асааж унаад хүрээд ирсэн чи машин хотлоод үүдний нэг амбар тэрхүү хажуудаас амбар сэргүүлж ивэл чад хүүтэд тавьсан байсан.
Машаа ширгүүл. Яа. Тэгээ харин машаасаа жуулсан. Бас зоригтой. На ер нь дэргэд суугаад одоо бүх юм мэдчих байгаа юм чи ингэж л ингэж асан ингэж хөдлөө. энийг нь ингээд түлхээд байсан, энийг татаад байсан, энийг яасан Тэгээ гэж бас хараад байсан юм. түлхгүйр хамгаалдаг ажилтаа. Яа. Тэгтээ яг бас болж байна уу Яа тий? тэгээ тийм. Үнэхээр болж байна л да. Манай залуу мундаг болж байгаа юм бэ. Манай говьд ч одоо мотор жижиг чулуу ихтэй толгой жижиг машин Дунд ч одоо говьд. чулуу мордуулчихвол одоо тэгээд өнөө машины шандаа тал хэрэггүй болоо шүү дээ. Тэгин. Өөрөө юу мөрөөл тэгээд одоо Тийм тэгээд нарийн бас. имийг мэдэхгүй юм чинь тий. за нэг машин нэг уцыг л унаад алдчих юм бол хойноос нь явж болохгүй. Орхиход хэрэгтэй. Эргэж харах гэж. Хойноос нь явахад эргэж харах гэж бод ойч. Яг үнэ. Юм дэг хараалгаад. Яг үнэ. Тэгээд яг л нэг асаагаад явс хөдөлсөн бол би тэгээд орхидаг байсан. Орхоос ондоо. Хойноос нь явах бол өнөө Хашгирч байх юм бол ингэж хараад тий. улам хаацсан юм байна. Аа. Тэгээ ингээ эргэж харан шүү дээ. Тэгин. Тэгээ ойч шүү дээ. Тэгин. Тэгээ гүйгүй ордоо тэгээ ерөөсөө Тэгээ одоо нэг жоохон Уцаа ямар ч байсан юм уу, мотоцикл машаа ундаг авах туршлагатай л юм бэ. ер нь бол туршлагатай. Хүн цагааг өөрөө бол унчсан хүнтэй. Тийм бэ тий. Дугуй аваад гэсэн дороос орсон. Тэгээ дугуй сууж мотоцикл дорн унна л да. Тэгин. Мундаг байна. Тийм л үнтэй манай. Ер нь одоо манай нэвтрүүлгийн цаг маань ингээд өндөрлөгт өгч байна. Та харин хүүгээстэй айгүй мундаг хүмүүжүүлсэн байж штэ. За ер нь одоо Миний хүү намайг зовооддаг юм аа. харин тийм хүүгээ гэсэн аавын сэтгэл гэсэн нэртэй ийм нэвтрүүлэг авахгүй юу? Манай өнөөдрийн дугаар маань та хүүхдийнхаа тухай тэгээд бас хүүхдээ яаж хүмүүжүүлж байсан. Одоо ер нь ирээдүйд ер нь ямар байхсаг гэж боддог вэ? Таны нас явахын ирээр Амгалан Баатарын нас нь бас явж байгаа. Одоо эргээд таныг тойлж гэнэ үү? Миний нас явах би нэг баян сүйдэр шиг дагна гэж байхгүй. Тэгнь. Тэгээ одоо биеийн даалгах санаатай. Ингээл явуулаад байгаа. Одоо бид нар чинь ингээд нас яваад ирэхлээр чадах чансаа бүх юм ингээд сулраад ирж байгаа шүү дээ. Эдгээр чинь бол яг нөгөө дөрөв дарсан ат гэдэг тэр шиг л одоо ингээд хамаг биеийн чангараал юу л бол юу хий гэх хүч чадал ороод ирсэн байгаа ийм хүүгэн бол аавгаа л эргээд асрах байх гэж бодож штэ. Та юу гэж боддог вэ? Зарим нь бол асраад ах шиг. Миний хүү гоо ямар ч байсан нэг миний хүү төгрөг цай гэдэг нэг босчодгүй нэг энэ шээсэс гахыг асарна л да. Энэ асрах баг. Би тэгээрээ гайгүй тоногтой байгаад энийг нэг хөлийн дөрөнд гараар ганцхан төрөгчсэн гэж бодоод тий. ингээл яваад идэв да. Нэг ажил мэргэжилтэй болгоод тий. Бас өөрөө өөрөө хэр тааруухан ажил хийдэг болчих болох гэдэг. Биеийн хүчний хөөрхөн хэр тааруухан хөдөлмөр хийлгэмээр байна. Хурц лам бариулдаг. Жаахан газар хуулсан чи яа тийм тариа мод суулгах тарих ус зөө ийм ажил энэ хамт олон хийвэл энэ хийн. зүгээр надад бол хийж өгөхгүй л дагонд орохгүй. Жоохон Нилэг барь. Тэгсэн мөртлөө аавгүй бол одоо аавынхаа араас ааваа гэж түрүү яавд. Тий ааваа гэж тэрч аваад. Мод шиг хэрэгтэй хүн байхгүй. Яг чинь зугаар тустагаас хөндөй байдгийн тэгээд миний хамгийн маа болохоор би энийг хайрлахаас яах. Одоо ингэ хайрлалгүй яг уу эдгээр чи өрдөөсөө л тэгэл нэг хайр татсан хүмүүс шүү дээ. Тэг их чинь хараа одоо жоохон баг яриулчлаа. Амгалан Баатар минь уучлаарай. Аав нь айгүй сайхан гоё яриад байгаа болохоор аавынх нь ам руу орчлаа. Өнөөдөр ингээд хүрэлцэн ирсэн Амгалан Баатартай юу яасан? Хариулаарай. Яг ингээд чиний ингээд даунтаа хүмүүсээ ингээд зурсан зурагтай тор их чинь бэлгэлж байгаа. Энэ дунд нь болохоор чи энэ хараа буддаг ном байгаа, харандаа байгаа, дэвтэр байгаа. За ёо. Чи тэгээ гэртээ очиод энийг гоё юу яагаад хараа. 100-100-ийн ертөнц гээд энийг чи ингээд будаараа за. Гоё өнгө битсэн гэсэн тийм. Өнгөөр ингээд жижигхэн бэлэг чамд өгч байгаа шүү. За үгэлэр хэлж өгөөрэй баярлалаа. Юу гэдэг лээ? Би басаа баярлаа. Баярлаа гэж хэлээ да гэж шүү бас. Баярлалаа гэж хэлэх хүн хөндлөхөө
сайн миний хүн хөндлөн. Би басаа гэж байгаа. Бас Аавда гад- хайртай юу чи? Гүг. Басаа хат. Багштай хайртай. Аавда хайргүй мүү? Аав чинь чамайг өсгөж. Баска жомож байгаа. За. Басаа юм байхгүй. Басаа байхгүй. За. Юм байхгүй амиг авчихсан. Багш байхгүй анилга. Багш байхгүй байгаа. Байгаа. Аймаг явсан юм юу? Аймагч. Гүн. Тий. Одоо би чамайг гүйлэх дугууланд оруулнаа. Чи тэнд ороод бөмбөглөсөд Тарил хэрэгтэй байна. Өтөө Дугуулна хагас сайдар. Чи тэгээ аавгаа хайрлж яваарай. Мэдөө? Гүт. Үгүйсгий. Амралтын өдрөл тийм юм байвал одоо 100 амралт болох гээд байдаг. Тий. Би Тэгээд- ямар ч байсан багштай холбоод үгүй. Тэгэл хизээ хичээлдэг байх нь тий. За танд тэгээд өөр юм бодож байгаа. Одоо өөр хэлхимээр Яах вэ? Энийг одоо ингэж одоо 1 минут үлдсэн байна. да. Гэр хэлний дохоос заалгамаар байдаг бас. Дохоогоор ярьж ТV юм заалгах. Бас би тэгээ хөдөлмөр хэр таархан воендан таарсан хөлгөр нэрүүл юм чинь. Хөдөлмөр эрхлүүлж гэж бодоол байна ерөөсөө. Тэгээ би зориг болохоор миний зорилго дохооны бол хичээл биеийн суулгачмаар байна. Биеийн тамираар юу ч хичээллүүлмээр байсан одоо байна. биеийн тамирын юмд Тийм биеийн хүчний ажил Албан хийлгмээр тий, байна тийм л тийм. Үнэхээр бол тийм хийхин л- хувьд бол хиймээр юм байна. тийм л бодол надад байгаа. Энэ зүгээр удирдлага нэг багш дарга удирдлагатай үеийн улсууд байхад энэ хийн. Олонний өчөө дөөрийгээ хийн штэ. Хийсээр бол тэгээ тий. Хийсээрч ирсэн юм байна тий. Түүнээс надтай Харин байгаад чамд явахгүй ирсэнд тий. баярлалаа. Нэвтрүүлэгт ирсэнд баярлалаа. Аавтайгаа ирсэнд. Цаг тоост байна. Тогтоос ч баяр. Тий цагт бас энэ хараад байгаа байхгүй юу? Тий. Танд бас баярлалаа. Хүүтэйгээ хамт ингээ хүрэлцэн ирээд урилгын минь хүлээж аваад хүрэлцэж ирээд сайхан өөрийнхөө түүхээс ингээ хуваалцаад аавын үнэхээр хүүгээ гэсэн аавын сэтгэлийг үнэхээр сайн хүмүүс одоо ойлгосон бахаа гэж найдаж байна. За танаа хамт хоолндоо ч гэсэн их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Энэ удаагийн нэвтрүүлэг үүгээр төгслөө. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай. За баярлалаа. Баяртай гэрингээр. Баяртай. Том боллоо гэд үүрнээсээ тэднээсээ додохгүй. Өсөж өндөлөө гэд аав ээжийнхээ гэрээс холдохгүй. Ингрээс хизээж салгаж чадамгүй тийм л үнцэнтэй эрдэнийн зүйлд цөөхөн ч гэлээ. Бидний дунд бийг мартаж болохгүй. Энгэрт зүйлттэй эрдэн нэвтрүүлэг